Тэгээ энэ тухайл одоо үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж шүүхийг шудраг болгох тухай гэсэн шаардлага тавьж иргэдийн шудраг шүүх гэдэг нэртэй төрийн бас байгууллагад явсан. Ер нь бол шүүх засаглал маань бол ер нь шудраг байж ижил нийгэмд ямар нэгэн өмнө самгүй дэг журамтай амьдрах ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр шүүх засаглал маань нийгмийн өмнө хүлээсэн одоо үүргээ биелүүлэхгүйгээс болоод сэтгүүлчд маань одоо баг одоо хэрэг хүртгч мөрдөн байцаагч чиг одоо манай ард иргэд маань хүртэл одоо ингээд бие бинийгээ ямар ч дүрм журамгүй улсад амьдарч байгаа юм шиг бие бинийгээ одоо ямар ч хамаагүй гэмт хэрэгт холбогдуулж гүтгдэг, доромжилдаг юм замраагүй нэг бий болгоод байна шүү дээ. Тэгэхээр энэний гол буруу, суур буруу нь бол энэ шүүх хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа доголцсонтой холбоотой гэж үзээд бид нар бол энэ иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллагыг байгуулад шүүх хууль хяналтын байгууллагын буруутаагаас болж хохирсон иргэдийг хамгаалах юм үйл ажиллагааг явуулж эхэлсэн. За ингээд мэдээж нөгөө шүүхийн шинжилгээний одоо багц хуулиудыг бид нар одоо сонгуул болгоноор л одоо бид нар улсын хурлд одоо нэр дэвшиж улс төрийн намуудад нэр дэвшигч нарт за тухайн үеийн одоо хууль зүйн салбарын удирдлагуудад ингээд уламжилсан боловч одоо үнэхээр энэ хууль хяналтын байгууллагыг шинчлэх тийм сонирхол бол энэ эрх баригч нарт бол байхгүй нь тодорхой харагдсан байхгүй. За ингээд бид нар одоо биш одоос хүний эрхийг хамгаалах ажлуудыг хийгээд өмгөөл хууль зүйн тусалцаа үзүүлэх ажил нэлээд эрчимтэй хийлээ шүү дээ. 2006-аас 9 оны хооронд бол баг өдөр болгон шүүх хуралд ордог. Тэгээд одоо шүүгч, цагдаа, прокурорыг одоо алдаа гаргасан нөхдүүдийн одоо хэвлэл мэдээлэлээр би ч одоо өнгөрсөн хугацааны 300 орчим хэвлэлийн хурал хийж 2000 гаруй цагдаа, шүүх, прокурорыг олон нийтэд ингэж хүний эрх зөрчөөд, ингэж хууль зөрчөөд гэж одоо мэдээлэл хийсэн байгаа байхгүй. Яг таныг олон нийт бол яг энэ талаар мэдээлэл. Тийм. Тэгээд энэ яг хуулиа бариад бид нар энэ шаардлагыг тавьж байгаа. Тэгээд илэрхий одоо жишээлбэл баривчлах ёсгүй үнэ баривчлалцсан ч гэдэг юм. Баривчлахтаа жишээлбэл одоо хууль үнэлэлгүйгээр те ээж охин хоёрын гэрэлтийг туслах тухай захирамж гаргацсан шүүгч хүртэл байж байгаа жишээ. Ингээд шүүх хууль хяналтын байгууллага нэг хэдийгээр хэрэг маргааныг шийдэх эрхтэй ч гэсэн хуулийн дагуу ажиллах ёстой. Гэтэл хуулиа зөрчөөд байгаа тохиолдолд түүнд нь хяналт тавьж хариуцлага тооцдог механизм өнөөдөр өнгөрсөн 32 жилийн хугацаанд ер нь алдагдчихлаа л да. Тэгэхээр энэ асуудлыг хөндөд ингээд явж хахад одоо хилмигдэж хохирох тохиол их байна л да. Нөгөө ноёнтой заргалдвал толгойг үдэх шиг одоо шүүгч прокурор цагдааг ингээд ийм шүүгч ийм цагтаа буруу юм хийсэн гэхлээр нөгөө хүмүүс маань өсөрхдөг. За өсөрхөд одоо над чи одоо хилс хэрэг тохож одоо янз янзын юм болж одоо явна тий. Тэгэхдээ тэгээд ингээд 2009 онд би нэг хэлмэгцээ нэг шүүгч найзтайгаа одоо маргалцснаас шүүгчтэй маргалдвал яадгийг чамд үзүүлнэ гэд найзыгаа ингээд хилс хэрэгтэй одоо хэлмэгдүүлсэн тухай хэвлэлийн баг гурал хийгээ түүнээс болов би чи нэг 4 сарын баривчлахлаар шийтгүүлжсэн байхгүй. Тэгээд нам байгуулж гэсэн ерөөсө бодол байгаагүй байхгүй. Тэгээд ингээд нэг шүн миний зүүдэнд одоо нэг юм одоо талигаас чукахаар хоолойг нь уншуулад нэг шторк хийлгэж зүүдэлсэн байхгүй. Тэр нь юу юм гэхэлэр задарсан улсаа зангидах гэж, бутарсан улсаа нэгтгэх гэж мөнх хөх тэнгэрийн талаар Монголын хүний төлөө нам байгуулагдаж байна гэсэн нэг юм Монголын газрын зураг ингээд нэг юм шилэн дээр ингээд хагарцсан байдалтай тэр нь нийлээ те. Тэгээд ингээд мөнх хөх тэнгэрийн гэдэг нь эхний 3 үсэг нь им хээтэй байгаа байхгүй. Тэгээд доотлолт нь Монголын хүний төлөө нам байгуулагдлаа гэдэг нэг юм шторк хийлгэж нэг зүүдлээд маш тод зүүдэлсэн. Тэгээд нөгөө хорих гадар зүүдэлсэн үуч яг хөө тэгээд юм ч бодоогүй нэр юм балаа юм зүүдэлт ингээд ботсон байхгүй. Тэгээд нөгөө хорихосоо гарч ирээд ингээд байцсан нэг өдөр бас дахиад тэрнтэйг адилхан зүүдэлт. Тэгэхээр би нөгөө улсын бүртгэл дээр очиод Монголын хүний төлөө нам мөнх хөх тэнгэрийн нам гэсэн хоёр нэрийг ер нь ийм нэртэй нам одоо нэр бүртгэлсэн байна уугүй юу гэдэг шүүлгээд үтсэн чинь аль нь ч одоо хин нэгэн аваагүй хуйлаа ингээд за ийм нэртэй нам байж болох юм байна гэсэн юм нэр одоо нэрийн лавлаг авсан байхгүй. Тэгээд нөхдүүдтэйгээр хэдүүлээ ер нь улс төрийн нам байгуулъя. Улс төрийн нам байгуулж төрийн эрх мэдэлд улсын хуралд өөрсдийнхөө төлөөллийг оруулаад түүгээрээ дамжуулан шудраг ашиг тогтоох энэ шүүх засаглалыг одоо өөрчлөх тийм хууль тогтоомж бодлогуудаа гаргаж одоо хэрэгжүүлэх гэсэн байдлаар намынхаа хурлыг анхны хурлыг одоо 2011 онд хийжсэн байхгүй. Тэгээд яг одоо 13 жилийн өмнө байна шүү. Би өөрөө бол яг нөгөө хүний эрхийг судалдаг хүний хувьд бол хүний эрхийн онол гэдэг нөгөө тухайн үед бас би бүтээл хийчихсэн байсан, ном гаргачихсан байсан учраас за мөнх хөх тэнгэрийн нам гэдэг нэрлэлчлэр одоо нөгөө бөө тэг хөх тэнгэр мэнгэртэй холбоод хүмүүс бас буруугаар ойлгочих байх. Хүний төлөө гэж байгаа учраас хүний ойрхон тэг иргэдэд хүнийхээ төлөө гэсэн үнэт зүйлтэй тийм намыг байгуулъя гэж бодож бид нар нам байгуулсан. Тэгээд одоо намыг бол бид бол үндсэн хуулийн дээр заасан Монгол улсын иргэд эвлэлдэн нэгдээд улс төр тэ өөрийнхөө их ашиг сонирхлыг хамгаалах одоо сонирхлоор сайн дураараа эвлэлдэн нэгдээд тэгээд улс орныхоо төлөө сайн сайхан бодлого боловсруулдаг бүтцэл гэж би ойлгодог. Улс төрийн нам бол бодлогын институт шүү дээ. Улс төрийн намын ганц онцлог бол
сонгуульд оролцдог тийм ээ. Улсын их хурл одоо шат шатын төлөөллийн байгууллагуудад өөрийнхөө төлөөлөгчийг одоо оруулах ийм боломжтой байгуулах гэдгээр л бусад олон нийтийн байгууллагуудаас ялгаатай. Тэгэхээр улс төрийн намыг бол би илүү бодлогын байгууллага гэж ойлгодог учраас манай намын хувьд бол бодлого боловсруулах талд илүү их одоо төлөвшүүлэх юмсан гэсэн байдлаар өнгөрсөн 7 жилийн хугацаанд бол ажилласан байна. За тэгээд ер нь бол улс төрийн намын хөгжлийг Монгол улсад ингээд 1992 онд олон намын тогтолцоо хүлээн зөвшөөрснөөс хойш бол ингээд Монгол улсад маш олон намууд ингээд байгуулагдаад, татан буугдаал, нийлээл, нэгдээл ингээд явж байна тийм ээ. Гэхдээ улс төрийн намын хөгжил бол жоохон буруу яваад байгаа гэж харагдав. Жишээлбэл Монгол улсад өнөөдөр мөнгөнд суурилсан улс төрийн нам, яг одоо жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлд суурилсан улс төрийн нам гэж хоёр ангилах юм бол Монголын хүний төлөө намыг бид нар яг жинхэнэ хүмүүс эх орноо гэсэн хүмүүсийн сэтгэлээр эвлэлдэн нэгдээд ингээд одоо хамтдаа улс орноо хөгжүүлэхийн тухай боддог тий түүнийхээ төлөө ингэж нэгдэж одоо зохион байгуулалтанд ордог юм улс төрийн хүчнийг бол Монголын хүний төлөө нам болж ирээдүйд төлөвшөөсөө тий бат ялалт байсан ч байгаагүй ч Монголын хүний төлөө нам Монгол улсынхаа төлөө ажилладаг одоо сэтгэл зүрэхтэй хүмүүсийн одоо нэгдэл байгаасаа гэж хүсч бол энэ намыг дүрмээ хийхдээ хүртэл бид нар бусад намуудаас өөрөөр хийсэн байхгүй. Нэрнээ өчсөн зөвхөн Монгол хүний төлөө биш, Монголын хүний төлөө гэдэг нь бас хүмүүст их. Тийм яг Монгол хүний гэхлээр хитрхийн үндэсний болчихж байгаа тийм. Гэхдээ манай намын бодлого бол дотроо эхний ээлжинд монгол хүн сайхан амьдрий, хоёр дахь ээлжинд нь зочдон сайхан амьдрий тийм. Тэгтэл өнөөдөр бол манад энэ ирэмт маань алдчихад байна шүү дээ. Манай үндэсний үжилтэй намууд гэж ярьдаг хүмүүс бол хитрхийн юм тууширдаг. Жишээлбэл зөвхөн монгол хүн итэргээл яриад байдаг байхгүй. Гэтэл өнөөдөр чинь монгол улс чинь нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр ирсчихсэн дэлхийн одоо улс орны хувьд дэлхийн дата тийм дэлхийн иргэд болцсон бид нар нэг талаасаа. Нөгөө талаасаа бусад улс орнуудын иргэдийг бид нар хүндтэй зочны хуваар хүлээж авдаг ийм улс байх хэрэгтэй байгаа байхгүй тийм. Тэгэхээр бол Монголын хүний төлөө намын хувьд бол үүссэн одоо онцлог нь бол ерөөсөө түүх нь бол энэ юм байна. Бас их сонин түүхтэй байна. За биднээс оногцсон хугацаа тодорхой хугацаа байгаа тийм ээ. Тийм учраас цаг бас яваад байна. Таны хувьд бас одоо Монголын хүний төлөө намаас 2024 оны ээлжид сонгуульд хичнээн тойрогт хичнээн хүн ямар салбарын ер нь боловсон хүчнүүд ингээд оролцож байгаа вэ? Та энэ талаар бас иргэдэд мэдээлэл өгөөч. За манай улс Монголын хүний төлөө намаас бол ерөнхийдөө 42 нэр дэвшиж оролцож байгаа. За тойрогт 38, за жагсаалтанда 4 нэр дэвшигч. Тэгээ бидний хувьд бол тийм их бүлэг байгуулна, ирэх барина гэсэн тийм зорилго юм удаагийн сонгуулиар тавиагүй. Бид нар ямар ч улсын хурал төлөөлөлтөй болгоё гэсэн одоо юм одоо зорилготойгоор сонгуульд оролцож байгаа. За манай нэр дэвшигчдийн бол 10 гаруй хувь бол эмч. Одоо за 20% нь бол хуульч, өмгөөлөгч гэсэн юм хүмүүс байгаа. За худалдаа 8 эрхэлжсэн жирийн одоо тийм иргэдийн төлөөлөл хүртэл одоо ингээд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Тэгээд Монголын хүний төлөө намын гишүүнчлэлийн бодлогын хувьд бид нар зүгээр л ингээд батлах гардуулсан, батлах авсан хүнийг гишүүн гэж нэрлээд байдаг. Тийм байдлаар бид нар бол тийм өөрсдийгөө хуурсан, нийгмийг хуурсан зүйл хийхгүй гэж бодоод байгаа юм. Одоо аль нэгэн намын гишүүн бол хамгийн ихний ээлж нь намынхаа үзэл баримтлалыг мэддэг, намынхаа дүрмийг мэддэг. Хамгийн чухал нь Монгол улсынхаа үндсэн хуулийг мэддэг хүнийг л бид нар Монгол одоо намын гишүүн гэж үзэх гээд байгаа юм. Тэгэхээр бидний бол гишүүнчлэлээ өсгөх үйл явц удаан байгаа. Ерөнхийдөө л намаа таниулж хүмүүсийг нөгөө манай нам, миний нам гэж одоо ойлгож сэтгэх хүртэл нь бид нар тэр хүмүүсийг бэлдэх хэрэгтэй байгаа байхгүй. Бид нар ингээ бусад намуудын гишүүнчлэлийн дунд судалгаа хийж үзсэн байхгүй. Арьцлал намын гишүүн гэж явж байна. Ардын намын гишүүн, бүгд найрдах намын гишүүн ч гэдэг юм ингээд. Тэгээ тэр хүмүүсээс та яагаад энэ намыг сонгоод гишүүн болцсон бэ гэхлээр тэгэхэд нэг ах ингээд гэдэг ч юм уу. Нэг ажилд орох гээд тэр намын гишүүн болцсон юм а ч гэдэг юм ингээд нөгөө яг ямар ихтгэл үнслээрээ нэгдсэн бэ гэдгийг тайлбарлаж чаддаг хүмүүс маш их олон тайлбарлаж байна. За дээрэс нь бид нар өнгөрсөн одоо 4-5 жилийн хугацаанд үндсэн хуулийн дугуулan гэдэг төсөл санаачлаад хэрэгжүүлсэн. Тэгээд үндсэн хуулийн дугуулan төслийн өрөөнд ер нь бол хүмүүс үндсэн хуулиар судалж мэдчихэж энэ улс төрийг сонирхох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Ер нь одоо бид нар улсын хурлын сонгуул гэдэг маань улс орноо удирдах гэдэг жолоотох гэдэг хүмүүсийг сонгох гэдэг шүү дээ. Тэгэхээр манай жолооч дүрмээ мэддэг хүн байх хэрэгтэй байхгүй. Гэтэл бидний дүрм бол өөрөө үндсэн хууль. Үндсэн хуулийн дээр маань төр ямар үүрэгтэй юм бэ гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйл дээр төр иргэнийхээ өмнө эдийн засгийн баталгааг нь бүрдүүлэх, хувил зүйн болон нийгмийн бусад бүх баталгааг бүрдүүлэх, хүний эрх зөрчигдөд тэмцэх хөндөгчийн эрхийг сэргээ эвлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн ийм одоо маш чухал одоо харилцаа байгаа байхгүй. Иргэн гэдэг нь одоо иргэн тосгоон ч юм иргэн бат яралтын өмнө төр нь үүрэг хүлээдэг. Тэгээ үүрэг хүлээхдээ бид хоёрын эдийн засгийн баталгаа, нийгмийн баталгаа, хувил зүйн баталгааг л бүрдүүлж өгөх үүргийг хүлээсэн байж байна. Гэтэл энэ үндсэн хуулийг мэдэхгүй хүмүүс улсын хурлд өнгөрсөн хугацаанд маш олноороо сонгогдож суусан байгаа байхгүй. Тэгэхээр улсын хурлд үндсэн хуулийг мэдэхгүй хүн сууна гэдэг маань улсын хурлын үндсэн ажилчин хууль санаачлах,
хууль хийлэлцэх, хууль батлах шүү дээ. Гэтэл үндсэн хууль зөрчилдсөн тийм хуулийг батлаад байх юм бол яг уу. Нөгөө хууль маань хүчин төгөлдөр бос болчихсон шүү дээ. Тэгээ энэний одоо жишээлбэл одоо манай эрх баригч намынхан ба одоо залуучууд нь ингээд өнгөрсөн жилүүдээс ингээд Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгж байгаа 800 хуулиас 300 гаруй хууль нь хоорондоо зөрчилтэй байна. Хүний эрх зөрчсөн байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ улсын хурлын чанар өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд улсын хурл сууж исэн хүмүүс дундаа бид нар дүрмээ мэддэг хүмүүсийг гаргаагүйгээс болоод үндсэн хуулийг зөрчсөн хуулиудыг бүтээсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо шинээр байгуулагдах улсын хурлд бол энэ одоо 800 гаруй хууль тогтоомжоо бид нар ингээд бүгдийг ингэж хооронд нь нийцүүлэх гэл ингээд маш их ажил байгаа бол харагддаг юм. Баярлалаа. Бидний ярилцах хугацаас өндөрлөх тунд өгсөн байна. Би нэгд таны байгуулсан нам тийм ээ та бүхний байгуулсан нам Монголын хүний төлөө нам. Тэгэхээр өнөөдөр нийгэмд Монгол хүний үнц нь ямар байна? Ер нь Монгол хүний үнэт зүйл байна уу үгүй юу? Үнэт зүйл нь юу вэ? Маш богино хугацаанд таарна. Монголын хүний төлөө намын хувьд бид нар одоо үнэт зүйл бол хүн гэж тодорхойлж байгаа. Тэгээд тэр хүн хэн байхаас хамаарахгүйгээр тэр хүн их орондоо эзний ёсоор сайн сайхан амьдардаг байх хэрэгтэй. Тэр бид бусад намууд, бусад хүмүүс бол үнэт зүйлийг шударгаас хуйлд идэх гэж яриад. Тэр бол хүнийг сайхан амьдрахад туслах хэрэгсэл байхгүй. Тэгэхээр Монголын хүний төлөө намын хувьд бол хүнийг үнэт зүйл болгосноор бусад намуудаас онцлог тий. Хүнийг үнэт зүйлээр болгоно. Хүн гэдэг одоо амьтныхаа мөн чанарыг олно гэдэг нь хүн өөрөө хөгждөг амьтан учраас хүн болгон одоо жишээлбэл хуйлаа мэддэг, эрхээ мэддэг, үүргээ мэддэг тий. Ингээд одоо ухамсартайгаар нийгмийн харилцаанд оролцдог болох юм бол та бидний хооронд үүсэх зөрчил байхгүй. Та бидний хооронд үүсэж байгаа зөрчлийг арилгахын тулд энэ хууль гэдэг бичиг баримтыг чинь бид нар боловсруулад байгаа шүү дээ. Тэгэхээр харамсалтай нь манад энэ өнгөрсөн 32 жилийн хугацаанд энэ хууль бүтээх одоо 5 шат байдаг тий. Хуулийг санаачлах, хуулийг хилэлцэх, хуулийг батлах, хуулийг сурталчлах, тэгээд хуулийг хэрэгжүүлэх. Гэтэл манад хууль батлаалдаг, хуулийг сурталчилдаггүй ерөөсөө. Тэгээд энэс болоод бид нар нөгөө хуулиа мэдэхгүй байдаг те. Зөвхөн одоо монголчуудаас бид нар ингээд асуухлаар торгуул шийтгэлийн хуулийг л мэдээд байгаа байхгүй. Түүнээс биш өөрсөндөө боломж олгосон хуулиудыг төдийлөн мэдэхгүй байгаа зүйл харагдаад байна. Тэгэхээр Монголын хүний төлөө намын хувьд бол хүнээ хөгжүүлэх, хүнээ хамгаалах, хүмүүсийг ив нэгдэлтэй их орондоо сайхан амьдрах боломжийг одоо хүмүүсийнхаа тэр хөгжилд тулгуурлаж зохион байгуулах гэж байгаагаар л онцлогтой гэж хэлмээр. За баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз сонгуулийн хуулийн хүрээнд одоо эрх үүргийнхаа хүрээнд нэр дэвшигчдэд одоо тодорхой хугацааны цаг олгож одоо мөрийн хөтөлбөрийн танилцуулах мөн одоо үнэт зүйл бусад зүйлүүдийг нь бас иргэд та бүхэн ингээ хүргэж байгаа лээ. Ингээ өнөөдрийн сонгуул 2024 шууд нэвтрүүлэгт улсын хурлын сонгуульд Монголын хүний төлөө намаас нэр дэвшигч Монголын хүний төлөө намын дарга Хадбаатрын Батялалд оролцлоо. Ингээ та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай үзэгчдээ.